Бүгдний эзний өдрийн төргий тэгээд өнөөдөр манад бас холын зочд ирсэн байгаа тийм. Тэр дараа нь нөхрөлийн цагаар илүү танилцах болно. За тэгээд сая компьютер маань тараад бүгдээ яг нэлцэрийн тухайлгаа чийдсэн үгүй шалгуулчлаа шүү дээ. Чийдсэн байна. Яг бидний итгэлийн бүх юм тэнд багтж байгаа. Тэргээ бүгдээ мэдчихэв. За ишлэл энэ дээр гарах гад үзчихэн за тэр өрөнд эхлэе явжээ. Өнөөдөр бид нар одоо сүнснүүдийг гооч зайлуулах, цэвэрлэх тухай ярьж байгаад тийм ээ. Тодорхой сүнснүүдийн талаар ярьж байгаа. Түрүүчийн бүтэнсэн дэнди пастор Марин Спиритс усны сүнснүүдийн тухай ярьсан байгаа. Өнөөдөр самуурлын сүнсийг зайлуулах тухай ярина. Бидний итгэл чөлөөлтийн маш чухал зүйл бол энэ бузар сүнснүүдээс салах тухай байж байгаа. Яг л бид нар итгэвч биш байхдаа маш их бузар сүнснүүдийн тэр аадны шүлс шиг тэр торон дотор явж исэн байхгүй юу? Тэ? Тэгээд бид нар итгэвч болчоод олноосоо салсан. Гэхдээ салж чадаагүй юмуд бас байдаг. Тэр нь бидний итгэлийн амьдралд бол маш их саад болдог. Тийм ээ, сайн мэдээнд явхад саад болдог. Яг энэ дэлхий дээр итгэлийн амьдралаа тунхаглаж зоригтойгоор алхахад бас саад болдог тийм зүйлүүдээс одоо бид нар салах тухай үзэж байгаа тийм. Тэгээд самуурлын сүнсийг болохоор англиар Spirit of Perversion гэж хэлж байна тийм. Бид нар одоо тэр үгийг Америкт амьдардаг хүмүүс бол маш сайн мэддэг болсон байна. За түлхүүр ишлэл маань бидний тулгуурлаж ярьж байгаа ишлэл юу гэхээр Дуулал номын 139:23 Библийг гаргаад харж байна. За энэ ишлэлийг би номлолтоо бэлтгэжсэн чинь өнөөдөр яг нөгөө юу өөршнээ өөр төвтэй дээр хүрэгдсэн билээ. Тэр нь яг биднэрт өгсөн үг юм байна гэж батлагдсан шүү дээ. Дуулал 139:23 Өө бурхан намайг судлан миний зүрхийг мэдээж намайг шалгаж миний бодлуудыг мэдээч. За энэс ингээд цаашаа бид нар задлаад ярина. За залбирая. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та биднэрт өдөр тутам 7 хоног бүр өөрийнхөө үгийг өгч өөрийнхөө өгөөр хөтлөн дагуулдаг талархан залбирч байна. Бид нар тантай уулзахаас өмнө залуургүй явсан. Харин одоо бид нар үнэхээр таны залуурын дор явж байгаадаа талархан залбирч байна. Та бидний амьдралын бүх гэрэл гэгээ болж та бидний амьдралын жолоо болж тэр жолоог та өөрөө атгаж явж байгаа талархан залбирч байна. Бидний амьдралын төвд та өөрөө сууж та бид нарыг улам өргөлжлүүлэн удирдах зөв чиглэлээр залаарай гэж Эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Амен. За энэ болохоор бид нар мэдж байгаа Давид хааны залбирал тийм ээ. Давид хаан бол хамгийн их итгэлтэй Бурхны нүдэн дээр хамгийн зөвхт гэж харагдсан тийм ээ. Маш их залбирдаг тийм залбирлын хүн байсан. Тэгсэн хэрнээ өөрийгөө мэдтгүү байсан байгаа ч тийм. Тэгээ та миний бодлуудыг гаргаж ирээч гэж ингэж гуйжсэн тийм. Бид нэр өөрийгөө мэдтгүүсэн юугаар мэдтгүү? Бачибата завхаржснаар мэддэг тийм. Нэг сайхан ордондоо байжснаа. Тэр орчин өрөөсөө хамаарлаггүй байж аж нүгэл үлдгээд ордондоо байжснаа нэг усанд оржсэн эмэгтэйг хараад тэгээд нөхрийг алж агаад аваа сурчдаг тийм байм. Тэгээ өөрөө тэрийг нүгэл гэж мэдээг байж хатна иш үзүүлэгч нэт нэрж хэлээд энэ бол чиний үйлцнийг л гэж. Тэгэхээр хүн өөрийгөө мэддэг. Хичнээн бурханлаг мөртлөө өөрийгөө мэдэхгүй. Тэгэхээр бид нар Давид хааны дэргэд хэн билээ дээ тийм. Итгэлийн амьдралаар за доотлон одоо маа бид нар нэг жил алхсан дээдл нь 20-30 жил алхсан хүмүүс байна тийм. Тэгээ энэ дунд алхсан хүмүүс байна. Гэтэл бид нар одоо өөрийгөө мэдэхгүй. Энэ залбирлыг бид нар байнга хийж явах хэрэгтэй. Тэгээд Бурхны энэ замаар цэг шулуун явахын тулд Давид хаан тэр хүслийг илэрхийлж ингэж залбирж байна шүү дээ тийм ээ. Яагаад Бурхан ингэж залбирч байгаа? Яагаад гэвэл Бурхан биднийг бүтээсэн учраас хүн бүрийн дотор ямар бодол байгааг мэддэг байхгүй юу? Хүний дотор байгаа бодол тийм бид нар ингэж дуугүй чимээг бодож хажуудах мэдэхгүй гэж бодож байгаа. Тэнгэрт тэр нь маш чанга сонсогддог гэж Библиэд байдаг. Бодол.
Тэгэхээр бид нар ийм залбирлуудыг байнга хийж дотроо бид нар эзнэр нэгжүүлж явах хэрэгтэй байдаг. За энэ ишлэгийг дараагийнх нь ишлэлтэй хамт унших юм бол ингэж байгаа. Дуулал 139:23-24. Өө Бурхан, намайг судлан миний зүрхийг мэдээч. Намайг шалгаж миний бодлуудыг мэдээч. Миний дотор ямар хөнөөлт үйл буй эсхийг харж мөнхийн зам руу намайг залгаач гэдэг. За энэ бол бидний байнгын хүсэл, байнгын залбирал авах хэрэгтэй. Заримдаа бид нар ингэж залбирдаг те. Тэгээд тэр залбирлынхаа хариуг ирсэн үгүйг мэдтгүү. Ирсэн ч ойлгож чаддгүй. Тэгэл дахиад нөгөө итгэжийнхаа замаар тууштай явж чадахгүй. Тэгээд дуулуургүй байдлуудаа гаргаад үйлддэг юм аа үйлдээл те. Яагаад алдчихваа гэж гимшээл ингээл яваад те. Бидний амьдрал дахин юм болоод байвал тэр бол ямар нэгэн муу сүнстэй холбоотой гэдгийг мэдэх хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй байдаг те. За бидний хүсдэг зүйлүүд бол юу гэдэг вэ? Бид нар бол одоо Бурхныг улам таньж мэдэх юмсан гэж хүсдэг тийм ээ гэж байна. Тэгээ Бурхныг алдаршуулж амьдрах юмсан яагаад гэвэл энэ бидний амьдралын зорилго гэж бид нар мэдчихсэн. Тэгээ Бурхан дотор бид нар яг сэтгэл ханамжтай байх юмсан гэд бодцсон. Яагаад гэвэл Бурханаас бүх юм ирдэг. Бидний энэ амьдралын сайн сайхан, бидний хүсэл мөрөөдөл, бидний санхүү бүх зүйл Бурханаас ирдэг гэд бид нар мэддэг болсон. Тэгээ тэрэндээ сэтгэл ханамжтай байх юмсан гэж бид нар боддог тийм ээ. Тэгээ Бурхны дотор бид нар амар амгалан байх юмсан гэж боддог тийм. Бид нар тэгж чаддгүй байнгын төгшөөртэй байгаад байдаг. Тэгэхээр бидний Бурхны оршихуй дотор бид нар өөрсдөө тааламжийг авах юмсан тийм. Enjoyment-тай байх юмсан гэд ингэж боддог. Тэгсэрнэ бид нар чаддгүй. Өнөөдөр бид нар энэ 5 зүйлийг аваад ороод ирсэн хүн яг энд байна уу тийм. Нэгжээд үзгүй. Ямар нэгэн айцтай, ямар нэгэн төгшөөртэй эсвэл амар амгалан байхгүй тийм бодлоодтойгоо бид нар ороод ирсэн байж байгаа шүү дээ тийм ээ. Тэгсэрнэ бид нар Бурхан бол бүх зүйл гэдэг түрүүн пастор тайлбарлаж өгсөн тийм Жехова Яава гэдэг бол Бурхан бүх зүйлийн эзэн гэсэн. Амьд бөгөөд амьгүй бүх зүйлийн эзэн тийм ээ. Усны ч эзэн, уулын ч эзэн, хүмүүсийн ч эзэн. Бүх зүйлийн эзэн. Тэгээ бид нар тэрийг ойлгодог учраас та бол ихэн баяц эхлэл бод төсвөл альфа ба омега гэж хэлээл дуулаад тэгээд идэгтэй. Яг үнэндээ бид нар яг тэрийг яг хүлээн зөвшөөрч гэнэ үгүй юу? Итгэлийн амьдралдаа хэрэгжүүлж гэнэ үгүй юу гэдэг. Тэгээ бид нар тэрийг нэг хүссэн зүйлээ хэрэгжүүлэхэд юу саад болоод идэв вэ? За бид нар Бурхныг мэдхэд бидний үл итгэл саад болдог. Бид нар Бурхныг мэдээд байгаа хэрнээ бас итгэхгүй зүйлүүд байгаад байгаа байхгүй юу? Тухайлбал бид нар юунд итгэдэг вэ? Бурхан намайг эдгээс олон өвчин. Харин миний энэ өвчнийг эдгэхгүй гэж боддог. Бурхан бүх өвчнийг эдгэн шүү дээ. Зарим өвчнөө өөрөө авч үлдэх гэдэг байхгүй юу? Тийм биш. Бурхан бүх өвчнийг эдгэн. За бардам зан Бурхныг алдаршуулахаас хойш татдаг тийм. За бид нар мэдэн бардам зангаар бид нар яадаг вэ? Бид нар өөрөө энийг хийчихнэ тийм. Эсвэл миний бүтээсэн ямар нэгэн Бурхан дахиж шүтж байгаа зүйл маань энийг хийчихнэ. Бид нар амьд Бурхан руу ирэхгүй. За энэ зүйлийг Бурханд өгчээ. Энэ зүйлийг би өөрөө хийчихье. Ийм бардам зангууд байна тийм. За хиймэл шүтэн Бурхан дотор сэтгэл ханамжийг олоход саад болдог хиймэл шүтэн. За бид нар олон хиймэл шүтэнээс салсан тийм. Бид нар Буддагаас салсан, бөөгөөс салсан, финшүүгээс салсан, атеизмаас салсан одоо өөр юунууд байна тийм ээ. Өөрийнхөө тэр шүтдэгээс өөрийгөө шүтдэг тийм зангуудаас салсан бид нар боловсрлоо шүтдэгээс тэрнээсээ болсон гэдэг. Ингээд олон хиймэл шүтэнүүдээс салсан гэж боддог. Тэгтэл бид нар үлдсэн бас хиймэл шүтэнүүд байна. Тэ? Юу гэж бодох вэ? Заримдаа бид нар юу гэдэг вэ? Ямар нэгэн урсгал чиглэлийг шүтдэг. Энийг ярьжсэн байдаг тийм. Эсвэл ямар нэгэн пасторыг шүтдэг. Ямар нэгэн сүмд хэвлүүлж явна. Манай сүмд явагдахгүй гэж боддог тийм. Ийм шүтдэг. Би ганцхан энэ ишлэгийг уншвал би босч ирнэ. Ингээд хиймэл шүтэнүүдийг өөрсдөө дахиад
урдны байсан юмнуудын оронд дахиад өөр хиймэл шүтэнүүд бий болгочдөг ба тий. За бид нар одоо юу гэдэг Израиль яваад Иесусийн гიშгсэн ариун газруудад очих юм бол ариун сүнсээр дүүрэн ч гэдэг юм. Янз бүрийн өөр хиймэл шүтэнүүд бий болгодог. За бидний залбирдаггүй байдал Бурхны амар амгаланг хаадаг. Бид нар залбирлаар л амар амгалан дотор орно гэдгийг мэддэг шүү дээ. Тэгсэн хэрнээ залбирдаггүй. Тэг өнөөдөр бидний залбирал хуурай олчлоо гэж сууж байна. Өөрөө бид нар мэдээд байгаа байхгүй. Бид нар байнга залбирч явахдаа залбирлаа дандаа илүү шатнууд руу авчиж явах хэрэгтэй. Цөөхөн цагаар залбирдаг байсан бол их цагаар залбирах хэрэгтэй, тийм ээ? Гуйж залбирдаг байсан бол тунхаглаж залбирах хэрэгтэй, тийм ээ? Хүн өөрийнхөө төлөө залбирдаг байсан бол бусдын төлөө залбирах хэрэгтэй. Энэ бидний залбирлын амьдрал. За бидний шашинлаг байдал Бурхны оршихуйг дотор орж тааламжийг авахыг зогсоодог гэж байна. Маш шашинлаг очдог. За бүтэн сайн өдөр яг сүмдөө очиод яваад ахтал болоо. Зөвхөн бүтэн сайнны итгэгч болчдөг. Тийм биш. Бид нар бол Бурхан өдөр болгон цаг тутамд бид нартай хамт байгаа. Тэрийг мэдэж тэндээс бид нар тааламж авах. Бурхны орших. Бидний зовлон дотор байхад хүртэл Бурхан хамт байгаа. Заримдаа хүмүүс зовлон өвчин ирэхэд Бурхан хаяад явсан юм шиг боддог. Тийм биш. Бурхан хамт байж тэр өвчнийг мэдэрч хамт байж бид нартай уйлж байгаа. Тэрийг мэдэх юм бол бид нар тааламжийг, таашрлыг авдаг байгаа. Тэгээ энэ бүх зүйлүүдийг нэгтгэдэг зүйл байгаа. Бид нар энэ бүх зүйлүүдийг байдаг сүнстэй холбоотой юмтай ярьсан тийм ээ. Тусад нь бид нар ярьсан шүү дээ үл итгэл. Юунаас ирдгүү, бардамцан хаанаас ирдгүү, юу гаргадаг, бүр үр дагавруудын яаж салах уу гэдэг ингээ ярьсан. Харин өнөөдөр бол эднийг холбодог нийтлэг тийм сүнсний тухай ярих гэж байна. Тэр бол бидний дотор тогтцсон, энэ тархин дотор тогтчихсон хан хэрэн болоод тогтцсон бидний гажуудсан бодлууд strongholds гэж нэрлэдэг тийм ээ. Гажуудсан бодлуудын тухай. Тэр гажуудсан бодлуудыг бид нар самуурал төөрөгдөл гэж хэлээд байгаа тийм. Библиэд бол гажуудалж гэж бичсэн байгаа, самууралж гэж бичсэн байгаа, төөрөгдөлж гэж бичсэн байж байгаа. За бид нар одоо ингээд сүм чуулган харахтай итгэгчд бол гаднаасаа зарим юмуд нь харагдана. Тэг гажсан байх үгүй гэдэг заримдаа зарим үйлдэл зан чанар юмар нь гэд харагдана. Харин энэ бодлууд бол харагдахгүй. Тэ? Чуулганы дотор харагдахгүй зүйлүүд байхгүй юу? Чуулган гэдэг чинь бол энэ итгэгч хүмүүсийн нэгдэл шүү дээ, тэ? Харагдахгүй байгаа зүйлүүд. Тэгээ энэ харагдахгүй байгаа зүйлүүд чинь тэр харагдаж байгаа зүйл болж гарч ирдэг байхгүй юу? Тэгээд самурлын сүнс яаж орж ирдэг вэ гэхээр бид нар буруу зүйлийг, буруу ойлголтыг тийм ээ, буруу зүйлийг хүлээж аваад тэрийг зөв гэж бодчих үед те тэр самурлын сүнсэнд бид нар хаалга нэгдэг. Тэгээд бидний зүрхэнд ороод ирдэг. Тэгээд анх удаа бид нар буруу юм хийхэд цочирддаг байхгүй, буруу юм сонсохдоо эхлээд цочирддаг те. Энэ нөгөө гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүс, донтсон хүмүүс энтрийн яриануудыг сонсоход тэгдэг шүү. Анх хэрэглэхэд хэцүү, эвгүй тий. Тэгээ хоёр дахь бол өөр. Анх улгаа ихэд эвгүй, хоёр дахь зүгээр болчих. Тэгээ тэр чи аль хэдийн тэр сүнснээ ороо суудсан баг. Тэгээ хоёр дахь удаа тэр мэдрэх нь багасчин. Гурав дахь удаага би өөрөө нэг хийдэг, би өөрөө хулгайч, би өөрөө домтогч гэж бодоод эхэлчихдэг байхгүй юу. Тэгээ яг гажуудал руу ингэж орчдөг. Тэгээд тэр нь бидний мөн чанар те nature болж хувираад бид нар сайн муу хоёр тэр буруу зөв хоёрыг ялгах юм чадваргүй болчдөг. Тэгээд дараа нөгөө бурхан руу биш бурханаас эсрэг зөв рүү явдаг. Энийг бид нар болохоор Библиэд юу гэж хэлдэг вэ? Сатантай хамт нэг аяганаас уудаг гэж томьёолдог. Энийг те бурхан руу биш бурханы эсрэг зөв рүү явж байвал бид нар сатантай хамт талхаж явчихжээ л гэсэн үг. Тэгэхээр бурханы хүсэл, бурханы хууль, бурханы үг сургаалаас гажиж буруу чиглэл рүү явахыг
самуурах гинэ л гэсэн ийм тодорхойлт гарч ирж байгаа. Тэгээ энэ бол тэр самуурж байгаа бодлоонд бидний гадна тал зам байдаг үйлдэлээр харагдан дотор талд бидний бодол болж байна. За самуурал яа гэхээр сайныг муу болгоно, мууг сайн болгоно, зөвийг буруу болгоно, бурууг зөв болгоно. Тэ яг тийм эсрэг юмнууд хийж байгаа. Эергийг сүрэг, сүргийг эерэг, гэрлийг харанхуй, гэрэл гоёыг муухай, гоё, үннийг худлыг үнэн бол. Яг ийм томьёол нь бол яг ийм байж байгаа. Бүх зүйлээ тэ. Мухыг цэцэнг мух гэдэг. Дандаа ийм хилцэн талаас харах юм бол дандаа антоним харагдаж байгаа үстэй тэ. Ийм. За дэлхий бол ингээд самуурлаг дүүрэн гэдгийг мэднэ. Бид нэр тэндээс гарч ирсэн хүмүүс тийм ээ. Тэнд бол сайныг муу болгож, гоёыг муухай болгож, зөвийг буруу болгодог. Бид нар ч гэсэн тэгж бодож явсан. Гэтэл үнэн гэдэг бол сайн сайнаараа, муу муугаараа байхыг тийм ээ. Мухгаараа цэцнэрээ явахыг л үнэн гэдэг байгаа шүү дээ. Тэр үнэн бол яг бурхан өөрөө байхгүй юу? Бурхны үг. Бид нэр Библи дотор тэр үннийг таньж мэддэг. Тийм ээ. За тэгээд энэ гажуудлын тод жишээнүүд бол Библиэр дүүрэн. Библийг хүмүүс яагаад уншихаас айдаг вэ гэхээр гажуудалд дүүрэн бичигдсэн байхгүй юу? Тэнд байгаа бүх зүйлүүд байж байгаа. За дахиад бид нар нөгөө Эден цэцэрлэг рүү буцаад очив тийм. Адам Ев хоёр анхны хоёр хүн Эден цэцэрлэгт байхад сатан ирээд Евт юу гэж хэлсэн? Бурхан яг тэгж хэлсэн үү? Гажууд бол асуулт тавьсан байхгүй юу? Тэ? Бурханаас буцааж эргүүлэх асуулт тавьсан байхгүй юу? Бурхан яг энэ модноос битгий идэгсэн үү? Тэ? Тэгээд дараагийн гажуудад гэсэн зүйл гэхээр та нар энэ модны жимснээс идвэл өхгүй. Бурхан юу гэж хэлсэн? Өхөн гэж хэлсэн шүү дээ. Бурхан битгий ид. Тэгвэл өхөн гэж хэлсэн. Тэгээд Адам Ев хоёр идсэн, дараа нь өхөөг. Гэхдээ биеэр өхөөгүй те. Юугаар өгсөн? Сүнсээр өгсөн шүү дээ. Мөнх амьдрах байсан чинь мөнх амьдрахгүй байна. Насан таслагдчих. Тийм болж те. Анхны гажууд л ингэж Эден цэцэрлэг. Тэгээд дараа нь ямар гажуудлууд гарч ирсэн. Нөгөө Египтээс чөлөөлж гаргаж ирснийхаа дараа Бурхан 10 хууль өгөх гэж тий Мосег Сион уул руу аваачсны хооронд алтан тугал хийгээ шүтэл тий өдөр хэмж шүтэнүүд хийгээд хэлсэн. Тэгээд дараа нь яасан? Содом Гомора хот тэр чигээрээ ижил хүснүүдийн хот болоод хувирсан тий. Тэгээд бүр ирээ тэнгэр элчнэр ирсэн байхад тэнгэр элчнэрийг гаргаад тэр эрэгтэй хүмүүс гэж хардаг. Эрэгтэй хүмүүсийн дүрээр ирсэн мэт те. Эрэгтэй хүмүүс ирээд эрэгтэй хүмүүстэй бид нар хурцл үйлдэл гаргаад тэр гэж. Тэгэхээр Лот бүр аргаа ядаад юу? Би огтоо үе. Хүмүүс энэ одоо ямар хачаа аав бай охиноо өгөх гэдэг. Лот бол эцсийн Бурхны үннийг л хамгаалах гэж оролцсон байхгүй юу? Тэ? Би огтоо өгөө та нар энэ хүмүүстэй битгий ингэж гэдэггүй шүү дээ. Тэгэхээр нөгөөдөл нь наад хүмүүсээ л өгтэй бид нар урьдчил үлдээгээд гашгачаад байсан шүү. Тийм батлаа зохиорч тэгээд Бурхан яасан. Содом Гоморыг хүнсэн тавраг болгосон байдаг тий устгасан байдаг. Одоо тэр гэрчлэл нь бол мөксөн тэнгисгээд юунд байж байгаа тийм ээ. Ойрох торондот байж байгаа нуур төрж ирж. За дараа нь хүмүүс итгэвч болчиход Коринтын чуулганд бас садар самун тий Апостол Паулын захидал юу гэж байдгүй. Та нарын зарим нь эцгийнхээ их нэртэй унтсан байна. Хойд ээжтэйгээ унтсан итгэвч хүмүүс байсан биш. Тэгж завхаарсан. Нөгөө гажуудал чинь ингээл яваад байдаг байхгүй юу? Тэ? Тэгээд дэлхийн энэ гажуудлууд сүм чуулган дотор ч гэсэн ингэж ороод ирсэн. Тэгээд энэ жишээнүүдээр зөвөр нэг удаагийн буруу үйлдэл санамсаргүй алдаа тэ нэг удаагийн тэрслэл байгаагүй байхгүй юу? Хүмүүсийн толгойд суудсан бат бөх суудсан гацсан бодлууд бид нар гацсан бодлуудаа одоо үр удамдаа сургаал болгоод заагаад тий өөртөө амьдралаараа хийж харуулад ингээд явцсан байдаг байхгүй юу. Тэгээд тэр гацсан зүйлүүдээр хүмүүс сүлдээ яадаг вэ? Бахархдаг болдог байхгүй. Ямар хэмжээнд хүний зүрх
бохирдсныг харж байгаа тийм. Сургаалт төгс 2:14 хорон мөг хийдгээрээ бахархдаг, хорон мөгийн гажсан зүйлд баясдаг хүмүүс гэж. Тэгтлээ их бахархдаг. Бид нар ч гэсэн Монголд ингээд харахад тийм Монгол тийм атмаа, ийм атмаа. Тийм шоронгийн хоригдл ийм зүйлүүдээр бахархаад яриад байдаг шүү дээ. Одоо ч гэсэн тэр баячуудын хийсэн янз бүрийн залмих, алдаа үйлдэл тэр одуудын амьдралдаа гаргасан тэр муухай юмнууд ч жишээ олгоод бахархаал тэрүүгээр подкастууд тий сонины нийтлэгнүүд хийгээл ингээд бүр ном гаргаад тэр номоороо баяжаад ингээд яваад байдаг. Тэгээ энэ бол бахархал болж гажуудлуудыг бахархал болгож байгаа жишээнүүд байгаа байхгүй юу? Тэгээд дэлхийн самуурал бол бурхны анхаарлын төвд бол байнга байсан. Бурхан анхааруулгыг байн гэж өгдөг байсан тий. Жишээлбэл бид нар мэдээ Эхлэл номын 11-нд хүмүүс нэг арьс өнгөтэй тийм ээ нэг рейсни гэж байна шүү дээ. Нэг үндэстэн нэг хилтэй байсан байхгүй юу? Эхлэл номын 11 хүртэл. Тэгээд тэд нар яасан чинь тэр нэг хэлээрээ хоорондоо ярьж үгсээд тэнгэрт хүрэх цамхаг барья гэж. Хүмүүс нөө бурхнаа мартцсан. Өөртөө цамхаг бариад тэр цамхагийнхаа оройд гараад өөртөө тэнгэрт хүрэх гэдэг байгаа байхгүй юу? Үнэхээр бурхантай л байвал тэр тэнгэрийн оршиход оршиж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр сүнслэг ойлголтоо мартцсан. Тэгээ материаллык байдлаар бурханд хүрж байгаа байхгүй юу? Цамхаг барь. Одоо дэлхийн бүх том хотууд цамхагаараа өрсөлддөг тийм. Манай Space Needle гэх тийм. Чикагогийн Wills Tower. Бүх хотууд тийм. Өрсөлдөөл идэх тийм Куала Лумпурын юу гэх. Энэ бол дандаа хүмүүсийн өөрсдөө бүтээлээрээ алдагсан энэ нөгөө гажууд бурхныг магтсан тэр гажуудлын илэрхийлэлүүд байхгүй бүгдээрээ. Тэгээд тэрэнд дүрхэд бурхан юу гэсэн. За эднэр одоо яг буруу зүг рүү явлаа тийм. Энэ нэг хэлтэй байхаараа хоорондоо үгсээд тэгээд бурхнаас улам салах юм байна гэд тэднийг яасан. Олон хэл өгөөд олон үндэстэн болгоод тархсан шүү дээ. Тийм. Тэгж үүссэн байд. За дараа нь Гитлэл номон дээр өөрийнхөө үндэстэн еврейчүүдийг бурхан энэ миний сонгосон үндэстэн юм аа. Явуулч гэж фараоноос Мосегоор дамжуулаад баг. Фараон бүр явуулахгүй тийм. Боолуудаа явуулахгүй тул яагаад гэвэл тэнд еврейчүүд тэр пирамидыг барьж өгч байсан байхгүй тэднэрт. Египтийн хотуудыг барьж өгч байсан. Хамгийн сайн ажилчтан байсан учраас бүр явуулахгүй. Тэднийг бүр өрөөр ингээд боомлцсон тийм. Еврейчүүд бүр өрөө төлж чадахгүй өөрсдөө очиж боол болж биеийн хүчээ үнэлж тэнд амьддаг тийм болж. Уг нь бол бурхан бол еврейчүүдийг хамгийн их санхүүгээр өрөөнө гэд амлцсан баг шүү. Өрөөд тэнд очиод боол болцсон. Тэгтээ гажуудсан явжсэн баг. Бурханаас бол. Тэгээд тэр үндэснээ буцааж авчираад амлсан газар тавьж буцааж авчирч фараон явуулахгүй тийм. Тэр гажуудсан зүрхийг бурхан яадаг. Улам хатууруулна. Самуурлын сүнсний эсрэг улам их самуурлын сүнс тавьж өгдөг. Тэгээ бурханы тэр самуурлж байгаа самуурлын сүнс биш. Сүнслэг довтлогоо гэж хэлдэг байхгүй юу? Divine intervention гэж хэлдэг. Divine intervention гэж байгаа. Тэгээд фараоны зүрх хатуурсан яад өгөхөр 10 гамшигыг өгж яхад явуулдаггүй тий. Хамгийн сүүлд нь Египтчүүдийн ууган хүүхдүүдийг хөнөөсний дараа л нэг юм явуулдаг шүү дээ тий. Тэгсэн хэрнээ фараон бас буцаал зүрх нь хатуурсан араас нь ирээд хөөжөд хээмцлүүд бол. Тэгээ самуурал юунд аваачдаг вөхөр тий. Аль аль талаасаа сөнөлт рүү мөхөл рүү аваачдаг байхгүй. Ийм зүйлээр аваачдаг. За Исая номын 19:14 дээр эзэн түүний дотор самуурлын сүнсийг утгалаа. Тэд Египтийн бүх үйлсийг согтуу хүн бөөлцөндөө утгалдан гуйдаг шиг төөрөгдөлд оруулах гэж. Энэ дээр бас бурхны эзэм бас нэг сүнслэг довтлогыг харуулж байна. Египтэд тий энэ 19 Исая номны 19 тэр чигээрээ
Египт орны төлөө иш үзүүлэг байдаг байхгүй юу? Египтчүүд. Тэгээд египтчүүд хурамч тахил маш ихтэй. Тэгээ худалч иш үзүүлэгч нар маш ихтэй худлаа ярьж. Тэгээд тэд нар нь Бурхны эсрэг юм хийгээд салахгүй үед нь эзэн яс тэр сүнснүүдийн хооронд нь утгацсан байхгүй юу? Самурлын сүнснүүд хоорондоо утгагдахаар байдаг. Нөгөө мууг зөв гэж ярьдаг нь эргээд яг зөвийг зөвөр нь муугаар нь ярьдаг болчихдог байхгүй юу? Өөрсдийнхөө өмнө ярьж байсан юмнахаа эсрэг юмуд ярьдаг болчихдог. Тэгээд тэд нар ямар байдалд ордог вөхөр тэр самурлын сүнс нь өөрөө төөрнөхөр зүв болчихж байгаа байхгүй тий. Тэр утгыг энэ хэлж байгаа. Муу сүнснүүд нь төөрөлтөд орж байгаа. Тэгээд ер нь самурлын сүнс тэр төөрөлтөд орсон юугаар төрчихөөр согтуу хүн бөөлцөнтэй хутгалдан говьдаг шиг. Арх уугаад бөөлцөнтэй хутгалсан хүн чинь өөрийгөө бүр мэдхгүй байдалд орсон байдаг ч тийм юу болоод байгааг мэдхгүй тийм байдалд орсон байд. Тэрийг энд төрсөлж хэлж байгаа байхгүй. Хуучин гэрээний үе Египт бол дэлхийлэг мэрэгэн ухаантай хүч чадлаа харуулсан тийм том орн байсан шүү дээ. Том орн байсан. Тэгээд тэнд үйлчилж байгаа сүнснүүд нь бүгдээрээ юм гаж утсан сүнснүүд байсан ба. Тэгээд тэр сүнснүүдийн хутгач нь их чинь юу яах гэхээр Бурхны зорилгын дагуу тэр орн явна гэсэн үг тийм. Тэгээд энүүгээр дараа нь Египт орон дараа нь эзэн лөө ирэх тухай иш үзүүлсэн байдаг байхгүй юу? Тэр нь одоо шинэ гэрээний үед болох иш үзүүлэг. Одоо бид нар одоо энэ Асын харааны сургуульд сурч байгаа Египт орны тухай бид нар үзсэн. Тэнд сайн мэдээнд маш их нээлттэй болсон. Египтэд угаасаа нөгөө готик христчнүүд гэдэг хар хуцтай загалмай зүйдэг христч хүмүүс үлдсэн маш цөөн. Хүн амынх нь тэг 102% тийм ээ. Христийн Христ итгэл хүмүүс байхгүй юу? Гэтэ одоо яг энэ сайн мэдээ хүлээж авахд маш их нээлттэй болсон гэж байгаа байхгүй юу? Одоо энэ иш үзүүлгүүд бэлээ олох гэж эхэлж байгаа. Тэгээ египтчүүд бас гадны хүмүүст нээлттэй, аялал жуулчлалд нээлттэй. Тэгээд эмэгтэйчүүдэд тийм их дарлаж ингэж өсөө бүтээн гэтэггүй. Тэнд бас том их сургуулиуд байдаг. Англи хэл мэддэг хүмүүс нь тэгээд явандаа бол Египт бол улс орноороо эзэн лөө ирнэ гэдгийг энэ Исая 19 иш үзүүлж хэлсэн байдаг тий. За ямар зүйлс гажсан байдгийг Ром номонд бас тий шинэ гэрээний Ром номонд бас дурдж хэлсэн байна. Тэгэд энэ зүйлүүд бол бидний дотор ирж байгаа энгийн бодлоос эхэлсээр яваад биднийг гажуудуулаад тэгэд бүр хамгийн сүүлчийн тэр хортой үр дагавар нь юу гэхээр сүнс сэтгэл биеийг ялзруулдаг байхгүй юу? Тэ? Хүнийг тэр чигээр нь ялзруулдаг. Бид нар чинь хүний тодорхойлт чи юу вэ те? Та нар сандаа пастор хэлжсэн тодорхойлт нь юу? Бид нар хүн болвол сэтгэлтэй, биетэй тэ тэр бие дотор оршдог тэр сүнс гэж хүний тодорхойлт тэр шүү дээ. Гол зүйл. Энэ гурван зүйл. Тэгэхээр бидний яг энэ байхгүй болгодог гэсэн үг байхгүй юу? Энэ гурыг ялзруулна гэдэг чинь бидний оршин тогтнохыг болиулдаг гэсэн юм үг. За одоо Ром 1:21-с 32-т бидний итгэгч биш байхад бидний хийжсэн тэр жирийн зүйлүүд гарч ирнэ. Тэгээд дээр нь бид нараас итгэвч учраас салаагүй байгаа зүйлүүд маань бас дурддагтана. Тийм учраас анхааралтай сонсоорой гэж хэлж байна. Бид нар самуурсан сүнснээс салахгүй бол эргээд тэр итгэвчсэн биш байсан үеийнхээ байдал руу очих штэ тийм ээ. Тийм учраас бид нар маш их анхааралтай. За Ром 1:21-с 32. Яагаад гэвэл тэд Бурхныг мэдсэн атлаа Бурхан хэмээн түүнийг алдаршуулсан ч үгүй, түнд талархал өргөсөн ч үгүй. Харин тэд бодол санаандаа хоосорж мунхаг зүрх сэтгэл нь харанхуй болжээ. Мэргэн гэж хэлдэг атлаа мунхаг болсон бөгөөд энэ самуурлал
Үл муудагч Бурхны алдрыг мууддаг шувууд дөрвөн хөл тамтад тэгээд мөрхөгчтэй адил дүрээр сольжээ. Иймэрхүү бол иймээс Бурхан тэднийг зүрх сэтгэлийнх нь хүсэл тачааллын бузар юмстай нь зөнд нь орхиж тэднийг өөрсдийнх нь махан биеийг гутаахад хүргэжээ. Бурхан зөнд нь орхих гэдэг нь аимшигтай үг шүү. Тэ? Махан биеийг гутаана гэдэг биеэр үлдсэн нүглүүд хэрэгдэж байна, тийм ээ. Яагаад гэвэл тэд Бурханы үннийг худал хуурмгаар сольж самуурал те үннийг худлаа. Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн зарагджээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Чохоо гэдгийг те. Ийм учраас Элохим Бурхан гэдгийг бүтээгч. Ийм учраас Бурхан тэднийг гутамшигт хүсэл тачаалтай зөнд нь орхижээ. Дахиад зөнд нь орхиж. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн төрөлх харилцааг төрлөх бусаар солилцоожээ. Самуурал те хүүсээ мэтгүүлсэн. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харилцаатай байхаа орхиод нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлтэй шатаж эрчүүдтэйгээ ичхүүрт зүйлийг үйлдэж өөрсдийн алдааны зохих зэрлэлийг өөрсдөө хүртэж байна. Ижил хүснүүдийн харилцаа самуурлаад тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй зөнд нь орхиж хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бөгөөд тэд бүхий л зөв тус байдал хорон муу шунал бузар булаагаар дүүрэн атаажтай аллаг хэрүүл залмих хар санаагаар дүүрэн хов жив яригч гүтгэгч Бурхныг үзэн ядагчид дээрлэхүү их зантай сагсуу хорон мууг санаачлагч эцэг ихтэй дуулуургүй ухраггүй найдваргүй үл хайрлагч өршөөл үзүүлдэггүй хүмүүс ажээ. Ийм зүйлсийг үйлдэгч нь өвхөл зохино гэсэн Бурхны зарлиг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдэж зогсохгүй харин ч бусдыг үйлдэхэд сайшаадаг ажээ. Түрүүн хэлжэнтэй бүр сайшаагаад явцдаг. За энд бичигдсэн гажуудлуудыг ерөнхийд нь 3 бүлэгт хувааж болно. Нэгдүгээрт нь ёс суртахууны самуурал. Үнэн ба зөвхт байдлаас гажсан байна, тийм ээ. Бүх юмыг ингээд уруулдаг, сайн юмыг уруулдаг, эзнийг уруулдаг, үннийг уруулдаг ийм зүйлүүд байна. Ёс суртахуун гэдэг бол юу вэ гэхээр сайн ба мууг ялгах чадвар шүү дээ. Бурхан бол сайн. Бидний амын түрүүнд гэж байна. Тэгэхээр Бурхан өөрөө ёс суртахууны хэм хэмжээ байхгүй юу? Тэр тогтоосон. Бидний ёс заншил биш, тийм ээ. Бурхан бол өөрөө ёс суртахууны хэм хэмжээ. Бурхан бол сайн. Үнэн бүх юм Бурханы хэлж байгаа зүйлд байгаа. Тэгээ энийг ялгах чадваргүй болгочтой байгаа. Ёс суртахууны самуурал гэдэг бол тийм. Тэгээ бид нарыг муугаас цочирдуулахгүй болгоод бүр дөжирдэг муу юм сонссон ч тэгэл бүр тоохоо байцдаг тийм хэмжээнд авчирдаг. Уг нь бол итгэгч хүмүүс бол яадаг. Тэр муу юмыг сонсоод тэр хүмүүсийн өмнөөс гимшиж чадахгүй хүмүүсийн өмнөөс гимшдэг тийм ээ. Тэр муу юмнасаа салж чадахгүй хүмүүсийн өмнөөс бид нар зуучлан залбирал гэж. Тэгээд тэр хүмүүсийн өмнөөс залбирахгүй байна гэдэг чинь бидний дөжирчний шинж байхгүй юу? Тийм зүйл үү? Зүгээр шүүмжлэж яваад байдаг. Энэ Бурхныг мэддэггүй юм гэл нөгөө ижил хүснүүд тийм хүмүүсийг харчаал, донттой хүмүүсийг харчаал. Тийм болцоо бид нар хүйтэн болцсон байгаа байхгүй. Тэр хүн чинь бас Бурхны бүтээл шүү дээ, тийм ээ. Бид нартай адилхан Бурхны бүтээл, сүнстэй, сэтгэлтэй, биетэй. Тэгэл одоо дэлхийн амьдралын ердийн жишээ бол хэл хахуул тийм. Хэл хахуул авдаг хүмүүс гэдэг чинь эхлээд авахд нэг жоохон эвгүй 2 дахь 3 дахь зөв сүлдээ өөрөө шаардаад авдаг тийм. Нэмээд авдаг. Авахгүй бол уурлаад нөгөө үнэ авчаад л тийм. Тийм зүйлүүд. Энэ бол зүгээр энгийн жишээ нь. Ёс суртахууны самуурлын. Исая 5:20 дээр мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид харанхуй гэрлийг харанхуйгаар солигчид гашууныг амттай гашуунаар орлуулагчид гаслантайя гэж. За хоёр дахь нь соёлын самуурал. За дэлхийг
хайрладаг учраас бид нар нүгэлт өндөг. Дэлхийг хайрлна гэдэг чинь бид нар хуучин юмнасаа салж чадахгүй гэсэн үг болж байгаа тийм ээ. За 21 25 дугаар ишлэлүүдэд байж байгаа. Бурхныг мэддэг атлаа гэдэг ч ааш. 25-д нь болохоор бүтээгч бурхантайш бүтээлд нь мөргөд байна гэдэг. Энэ хоёр бол энэ дэлхийн соёлын хамгийн гол самурд. Одоо бүх улс оронд бол шүтдэг шүтэн байна, тийм ээ, шашин байна, бурхан байна. Бүгдээрээ христч биш байна, тийм. Яг бурхныг Библиэд гарч байгаа бурхныг шүтж байгаа шашин бол хоёр л байгаа. Нэг нь бол еврейчүүдийн шүтээд байгаа жудаизм бурхан. Гэхдээ тэд нар бол Христийг мэдхгүй, ариун сүнсийг мэддэггүй. Харин Христч итгэл үнэмшил бол яг бүтээгч бурхан, ариун сүнс, Есүс гурван бурхнаа бол яг шүтдэг тийм. Энэ бол хамгийн зөв бурхан гэж үзэж байгаа. Бусад бурхтууд, бусад итгэл үнэмшлүүд бол дандаа Есүсийн эсрэг антихристийн сүнстэй. Энийг бид нар бусад юмнууд дээр ярьсан тийм. Шашны сүнсэн дээр ярьсан, бусад сүнснүүд дээр ярьсан байна. Тэгээд эдгээр бүгдээрээ яг бүтээгч бурхны тэр хаанчлал, Тэнгэрийн хаанчлалын эсрэг байгаа. Бидний бурхан хаана оршдог вэ гэхээр яг 3 дахь тэнгэр буюу тэр дээр оршиж байгаа тийм. Одоо энэ одод харагдаж байгаа тэнгэр биш. Энэ бол 2 дахь тэнгэр тийм. Тэрнээс цааш тэнгэрд оршиж байгаа шүү дээ. Бусад юмнуудын бурхад хаана оршиж байна? Энэ газар дэлхий дээр энэ соёлд оршиж байна шүү дээ. Чулуугаар сэлээд тийм зураад урлаад бүтээгээд байгаа тэр бурхтууд байж байгаа шүү дээ. За тэгээд бас энд гажуудлын сүнс юугаар орж ирдэг вэ гэхээр ямар нэгэн тэр хамт олонны эсрэг ганцаараа зогсдог тэр сүнс байна. Би, миний, намайг тэ гэдэг ийм нэг сүнс байдаг байгаа тийм. Өөрийгөө бусдаас ингээд тасалж үзээд та нар гэж хүмүүсийг түлхээд идэх нэг тийм сүнс. Яг бол муу сүнс бол хүмүүсийг эхлээд салгаж авч байгаа тийм. Гэр бүлээс нь тэр community-гээс нь чуулганаас нь салгаж авч ягаад тэгэд даралдаг байхгүй юу? Тийм ээ, ганцаардуулж ягаад гэдэг тийм сүнс. Тэгэхээр би, миний, намайг гэж хэлэх гээд байгаа бол өөрөө тэрэн дээр бас болгоомжтой байх хэрэгтэй шүү гэсэн үг. За 1-р Иохан 2:15-аас 17. ертөнц болон ертөнцид байгаа зүйлсийг бүү хайрл. Хэрэв хэн нэг нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор эцгийн хайр байхгүй. Учир нь ертөнцид байгаа бүхэн тухайлбал махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам багтал нь эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг юм аа. ертөнцийгэд хүсэл тачаал нь өнгөрнө, харин бурхны хүслийг үйлддэг нэг нь мөнхөд оршино гэж. За энд бол махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам багтал. Энэ гурав бол хүмүүсийг нүгэлд уруу татдаг гол 3 зүйл байгаа шүү дээ. Энийг дурдж байна. Энэ бол бүх соёлуудад энэ уруу татах бүх зүйлүүд байж байгаа тийм ээ. За энэгээр бид нар бол маш олон ярьж байсан даа. Нүдээр бүх зүйлүүд орж ирдэг тийм. Нүдийг бид нар мэддэг. Нүднээс шууд тархинд тэр дүрсэн суучдаг тийм ээ. Тэгээд тэр дүрсээр хүн яагаад сайхан харагдсан юм бол авах гээд байдаг тийм. Хүний юм яагаад биднэрт сайхан харагдаад байдаг. Тэр ингээд асуудлууд. За энэ ярил бас тусдаа сэдв тийм ээ. За 3 дугаарт нь сексийн харилцааны самуурал гарч ирж байгаа. Сексийг шүтэх, ижил хүйснүүдийн харилцаанд орох. Тэгээ бүх төрлийн садар самуунууд бүгдээрээ гажуудалтай хүүхдүүдийг уруу татах, порнограф үзэх тий. Эдгээр бүгдээрээ биеийн үйлдэлээр гарч ирдэг. Хэлж байгаа үг хэллэг тий. Тэдэрт ойлгомжтой. Завхаа хүний үгнээс завхаа үг л гарна тийм ээ.
завхаа үнээс завхаа хөдөлгөөнүүд гарна. Тийм ээ. Тэнд юутай холбоотой? Дотор нь гажуудсан завхаа бодлууд байгаатай холбоотой. Тийм ээ. Тэгэхээр бид нар урд нь тийм байсан болол одоо бид нар хэрэг тэрнээсээ салсан бол бид нар одоо ямар ч тийм үдсэн дахиж бид нарт тэр хүсэл төрөхгүй болсон байна. Дахиж хүсэл төрөөд бол бид нар салаагүй байгаа юм шиг. Тийм. Тэгээд тийм учраас энэ дээр бид нар ажиллах хэрэгтэй байна. Библиэд бол секс зөвхөн эхнэр нөхрийн хооронд байх ёстой л гэж хэлсэн. Энэ бол ерөөсөө ганц үнэн байхгүй юу? Хэрвээ өөр хүмүүстэй явбал энийг завхаар л хийнэ гэж хэлсэн, тийм ээ. Тэгээд хэрвээ бид нар энийг өөрсдөө хийдгүү ч гэсэн хүлээн зөвшөөрөх юм бол самуурал тийм. Одоо бид нар том хотод одоо Сиэтлд бол байж байгаа энэ тэндгүү Pride flag тавьсан. Тэ? 6 өнгөтэй юм дацгнууд байгаа. Трамп гарч ирээ сая цөөрцөн байгаа. Маш их христч бизнесүүд хүртэл тавьсан. Энэ бол самуурал байхгүй юу? Юунаас айд тавьж ийм гэхээр нөгөө хүмүүс ирээд бизнесийг нураачихгүй гэж айгаад. Цаана бол энэ самуурал сүнс ажиллаж. Тэгээ бид нар Монголд агчин бид нар одоо нийтлүүлснүүдийн тухай тийм их яригддаггүйс бидний үед л их мэдэхгүй тийм зүйлүүдээс. Тэгсэн чинь нөгөө анх ингээд Америк руу ирж байгаад бид нар онгоцны үйлчлэгч нэг эрэгтэй байсан байхгүй тийм нэг хөдөлгөөний жоох юм эмэгтэйлэг. Тэг чи миний хажууд нэг эмч эмэгтэй суусан Монголын Оросд төгсөн юм. Тэгсэн тэр харснаггүй. Энийг гомоохоо гэдэж би юу ч хань гэдэг гайхаад надад бол ерөөсөө тийг санагдлаа. Манай 10 жил тийм бас багш байсан. Тэр багш маань зөвөр ихнэр аваад зөвөр. Тэгээ манай ангийн нэг хүүхд Ивана Каренина нэг яриад ингээл ярьч манай ангийн нэг охин инээсэн байхгүй юу? Яа гэж би ингээд багшийг хөдөлсөн чи яг нөгөө Кейти ингээд болт бууж ихтэй гоо ягаан даштай ингээд бууж ичээд дүрслэгт зүгээр тэгэд инээсэн юм аа гэд. Манай багш өөр юмтай. Гэхдээ би яах вэ ингээд төрсөн юм чи гэдэг чи бид нар өөрөөдөө тэрнээс хойш багшаа ерөөсөө тэр шүмжлэгээ болсон. Зүгээр л хэлсэн байхгүй. Бид нар ч ямар ч тийм бодол байхгүй тийм гэж төрсөн мэт. Тэгсэн яг тэр нөө манай тэр багштай ингээд ижлэхэн хөдөлгөөнтэй. Надад бол юу ч бодохдоо би урд нь тийм харцсан элдв бодлоо. Тэр гомоохоо гэдэг чинь яагаад тэгж бодож байгаа юм. Харалта хөдөлгөөний энэ төр гэдээсэн байхгүй. Тэгсэн чинь ирээд бид нар нөгөө ESL-ийн orientation суусан чинь манай рейтингийн багш бас их тийм багш таарсан. Бас үтгэдэг чинь нөгөөдөг чинь энэ бас гомо гэж ингээд байгаа байхгүй. Тэгээ надад ингээд тийм ойлголтын хөх дохио өгöd байгаа байхгүй. Тэр үеэс ихтэй би нэр гомо гэж юм ингээд бодоод эхэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр юу тэнд явсан 2-3 юмч манай бүлэгтээсэн. Тэд нар дандаа тийм нөгөө одоо тэр ижил үүснүүдийн судалгаа хийдэг юу ингэж хатгалдаг юм биш үү? Нөхөн үржихүүн судалгаа гэж шалгалцдаг юм. Нөхөн үржихүүн судалгаа гэж ярьж байгаа байхгүй юу? Манай бүлэгт ороод ирсэн. Тэрийг судалдаг болохоор тэгээ яриад байхгүй надад. Тэгсэн чи би нөгөөдгийг гахтгсан эхлээд хэлэхдээ энэ яг өвчин штэ өвчин гэж тайлбарласан. Тэгснээр дараа нь тайлбарлахдаа төрхтэй юм төрсэн байхгүй юу? Яг ингээд тэр гажуудын бодлоод оруулж ирт юм биш. Тэг би итгэвч болтлоо хөрх юмтад ингээд төрсөн гэж бодоод яваад өрөвдөж яваад гэсэн байхгүй. Тэгсэн чи тийм биш. Тэгж ерөөсөө төрөг. Тэ? Бурхан бүтээхдээ Эхлэл номонд юу гэдэг вэ? Амьддаг зүйлээр нь хүнийг эрэгтэй эмэгтэйгээр л бүтээсэн. Тэгвэл одоо тэр бүр юунууд болохоор багш нар нь тэ сайн ковид гарч ирээд тэрийг хилчлээ шүү дээ. Багш нар нь бүр заахтаа нөгөө бэлгийн хүмүүжлийн хичээл гэж оруулж ирэхдээ ижил үүснүүдийн тухай заадаг. Бэлгийн хүмүүжлийн тухай заадаг. Тэ? Бүр ингээд графиктай номтой заадаг хүүхдүүдэд. Хүүхдүүд яг тэгвэл нэг үтсэн төрсөн амьдралд нь салдаггүй байхгүй тэг заадаг. Эцэгчүүд бүр мэдээд маш олон Христ итгэлийн хүмүүс хүүхдүүдэд хомскул оруулсан.
ийм хичээл хүүхдүүдэд заалгахгүй гэдэг тийм зүйл. Одоо бид нар ч итгэвч болсон хойно тэр нөгөө кинон дээр гарчсан янз бүрийн тэр дүрснүүд ном уншихтаа дүрсэж үзсэн тэднээсээ салах гэж ядчих шүү дээ. Тийм амар гаж юмд орсон байсан бид нар мэддэг шүү. Тэгч одоо хүүхдүүдийг бүр багаас нь тэгж гажууд болж байна те. Хүүхдүүдийг бэлгийн хүчрхэл дуруу татж байгаа тэр зүйлүүд ч юу дандаа юм гажууд юм те. Одоо нэг хөөрхөн дуу хүүхдүүдийг яг дуу гарсан л те. Миний энд хүрч болохгүй те. Юу гэх юм бол би ээж аавдаа хэлнэ гэдэг. Хүрх юм бол гихгүйгээр хүрхгүй байх хэрэгтэй байхгүй тэрнээс хүрчдэг учраас бүр аргагүй байдал хүрцэн хойно хэлээрэй гэдэг болж байгаа байхгүй те. Аюу тийм өрөвдөлтөй. За Левит намын 18:22 эр хүн эмэгтэйтэй унтдгийн адил чи эр хүстэнтэй бүү унд. Энэ нь жигшүүрт. Бурханд энэ нь жигшүүр байхгүй юу? Бурхан зэвүүцсэн зүйлтэй хамт байж чадахгүй. Түрүү яасан 3 удаа юу гэсэн? Зөнд нь орхино. Зөнд нь орхино. Хилээд үгэнд орохгүй байвал орхичдаг байхгүй бурхан. Тэгээ самуурлаас гарахгүй явсаар байвал өөрөө л тэр шийтгэл рүү яваад очиж. Тэрээс бурхан шийдэх гээд байгаа тийм бурхан биш. Өөрөө тэр рүү явчих чаа гэсэн. Нүглийн шийтгэл бол үхэл гэж хэлсэн байдаг шүү дээ. Итгэвч хүмүүсийн хувьд бол хамгийн амар зүйл нь бол бидний энэ итгэлээ орхих байдал руу аваач. Энэ гажуудлууд чинь. Итгэлээ орхино гэж чинь бурханаас бид нар салчиж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар итгэлээ орхисноо юу гэж бодох вэ? Бурханы тухай юмыг ярихад Библийн үгшлэл хэлэхэд бид нар зар сийгээд байдаг болчихвол бид нар аль хэдийн итгэлээ орхиж. Үннийг сонсохоос дургу хүрээд байдаг болчихвол тийм ээ. Бидний зам гажуудад явчихжээ л гэсэн үг. За Исая номны 30:10-14 тэд үзмэрчдэд бүү үзэгдэл үзэх гэж иш үзүүлэгчдэд аль нь зөв болохыг бидэнд иш үзүүлж болохгүй. Бидэнд тааламжтай уг хуурамч иш үзүүлгийг хэлэхтэн. Замаа орхиж чимээсээ гарахтун. Израилийн ариун нэгний тухай цаашид бидэнд бүү сонсох гэдэг. Ийм учраас Израилийн ариун нэгэн ийхүү айлдж байна. Та нар энэ үгийг няцааж, дарлалд найдаж, залмихэд түшгэлсэн учраас та нарт шийтгэл байх болно. Энэ нь өндөр ханын цууралд улам гүнзгийч гинт нурж сүрэн унахтай адил байх болно. Тэдний эвдрэл нь ваарчны сав хагарахтай адил болно. Иймээс түүнийг хайр найргүй эвдэж, зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хилтгэж үлдээлгүй бутлана гэж. Энд гажуудлын сүнс яаж ажилладаг вэ? Гажуудлын сүнс бүр иш үзүүлэгчдэд очиод худал хуурмаг иш үзүүлэгч гэж хэлдэг гэж. Библиэд ийм жишээ хэд байгаа тийм. Израилийн нэг хааныг яхад иш үзүүлэгчдийн намд худлаа өгч яа гэдэг. Мосеснод ярьж байгаа. Тийм зүйл. Тэгээд замыг нь орхиулдаг гэдэг. Тэгээд иш үзүүлэгчдийн үгийг шалга гэдэг байхгүй юу? Дандаа Библийн үгтэй нийлж гин үгүй юу гэж шалга гэдэг. Яг л тэр иш үзүүлэгчдийн аманд муу хийх бас тийм байдалтай байна шүү дээ, тийм. Ялангуяа тэр иш үзүүлэгч тэр өдөр бурхны оршихуйд биш, ариун сүнсний оршихуйд биш байх юм бол ашиглагдах магадaltaй байна. Тэгээд тэр иш үзүүлэгчийн үгэнд итгээд тэр бурхны үгийг няцаагаад тэр залмихынд нь түшгэлчих юм бол бид нар өөрсдөө сүрэл рүү яваад өгч байгаа байхгүй. Тэгээ сүрэн гэдэг сүрэл нь ям аимшигтай байна шүү дээ. Хан ингээд одоо барилга дээр хан цав гарчих юм бол энэ байшин суурин гэмтсэн юм байна гэдэг үстэй тий. Ваарчны сав харахтай, ваар харахтай гэдэг. Жижигхэн хитрхи болоод бутарчдаг. Дахиж ивлэх аргагүй, ивлүүлэх аргагүй болдог. Тэгэхээр энэ гажуудлын сүнс бол ингэж бүр нураадаг, юу ч гүй болтол нураадаг юм хатуу сүнс гэж ойлгох хэрэгтэй байна. Тэг гол арга нь бол дандаа залмихээр. За самуурлын сүнс ингэж мөхөрдөл рүү авчирна гэдэг нь бүр ойлгомжтой тийм ээ. 2 дугаар Тесалоник 2:9-12
Тэр гэдэг нь антихрист гэж байгаа. Антихрист гэдэг нь тийм ээ. Дэлхийн сүрэл ирэх үед антихрист гэж улс төрч гарч ирнэ тийм ээ. Дэлхийн бүх улс орнууд хэрэгж хүлээн зөвшөөрнө гэж байна. Тэгээд Бурхны эсрэг, Иесусийн эсрэг зүйлээр улс үндэстнүүдийг нэгтгэх гэж байна. Тэр гарч ирнэ гэж. Тэр бол сатааны ажиллагааны дагуу гарч ирэгч нэгэн бөгөөд бүх хүч ба тэмдгүүд хуурамч гайхамшиг болон бузар мөгийн зүсэн бүрийн зал мэгтэйгээр мөхөксдийн төлөө ирнэ. Яагаад гэвэл тэд аврагдахын тулд үнний харийг хүлээн аваагүй. Тиймээс Бурхан тэдний дээр төрөгдлийн ажиллагааг илгээдэг. Тэгээд тэд худал хуурмагт итгэх болно. Ингэснээр үнэнд итгээгүй харин бузар мөг таалсан бүх хүн яллагдах юм аа. Энэ бол эцсийн өдрүүдийн тухай гэж байгаа тийм. Эцсийн өдрүүд чи юу гэхээр эцсийн өдрүүд босоход Иесус сүмээ аваад явчихна. Тэгээд дараа нь сайн мэдээний номлолыг үлдсэн бүх хүмүүст хийн. Бүх тэргүүл итгэж дэлхийн хүмүүст. Тэгээд яриад ахад Бурхныг ойлгохгүй хүмүүс тэр нь яах нь антихрист мөхөксдийн төлөө ирнэ гэж. Урд нь авралын зарыг тараасан багт хүлээж аваагүй. Тэр хүмүүс тэр антихрист гэнэ гэж. Тэгээд төрөгдлийн ажиллагаа тэмдэглэн. Улам төрөгдөл. Тэгээ нь бол самуурлаасаа гарахгүй бол сүрэл рүү явахын бас нэг жишээ тийм. За тийм учраас бид нар өөрсдөө байнга шалгаж явах хэрэгтэй. Өнөөдрийн бидний төлхөөр шүү дээ. Бидний дотор хөнөөлт бодол байгаа эсийг та гаргаж мэдүүлж өгөөч гэдэг гэж байна тийм. За бид нар өөрсдөө яаж шалгах вэ гэхээр нэгдүгüүрт нь бидний бодол хар бараан байна уу? Сөрөг бодлууд бодоод байна уу? Тийм ээ. Байнга бид нар сөрөг бодлууд тэр санаа зовнилууд байгаад байна уу? Тэ хамгийн түрүүнд санаа зовж байна уу? Хамгийн түрүүнд сөргөөр бодож байна уу? Энийгээр шалгана. Тэгэх юм бол энэний цаанд гажуудсан бодол байна те. Бурхан намайг орхиж юм уу те. Тэгээд Бурханы сайн сайханд итгэхгүй, найдварт итгэхгүй тийм зүйлүүд. За буруу зүйлд уруу татагдах гээд байна уу гэдгийг харах те. Ялангуяа өмнө нь хийжсэн нүглүүд тийм ээ. Архиужсэн бол дахиж архиух гээд байна уу? Тамхи татчихсан бол дахид тамхи татах гээд байна уу? Компьютер тоглоомд уруу татагдах гээд байна уу? Тэ? Тэр байн хийжсэн өөрөө салчлаа гэж бодсон тэр зүйлүүдээ дахин хийх гээд байна уу? Тэр донтолтууд тийм ээ. Салсан нүглүүд чинь. За хил амаа захирч чадахгүй байна уу? Хов ярмаар санагдаад байна уу? Хүн муулмаар санагдаад байна уу? Хүн шүүмжилмээр санагдаад байна уу? Тэ? Бид нарыг эзэн дайснуудаа хүртэл өрөө гэсэн шүү дээ. За ингээд өөрийгөө шалгаж үзэх хэрэгтэй. За бид нар Библиэлд бол Иесус рүү дайрч байсан хүмүүс яг тийм самуурсан хүмүүс байсныг харуулсан. Тэр хүмүүс бол дандаа Иесус рүү сөрөг зүйл хийж, Иесусыг бүр Белзебулийн ахлагчтай муу сүнснүүдийн ахлагч гэдэг. Бурхныг тэгж хэлнэ гэдэг чинь бүр аимшигтай шүү дээ. Аврагчаа танихгүй гүтгээд тэг бүр алуулж байгаа шүү дээ. Тийм самуурсан сүнстэй юм. Лук 23:2, Лук 23:20-21 унш. Тэд Иесусыг буруутгаж эхлэн энэ хүн манай үндэстнийг төөрөгдүүлэн Цэсарт татвар төлөхийг хорж өөрийгөө Христ хаан гэж байхыг нь бид харсан гэсэн гэж. Хэлж байгаа зүйлүүд нь бүгдээрээ залмих худлаа юм баггүй юу? Иесусыг үндэстнүүдийг төөрөгдүүлсэн гэж. Өөртөө төөрөгдүүлж байгаа шүү дээ. Тэгээд Иесусыг төөрөгдүүлсэн гэж. Цэсар татвар төлөхийг хоригдсон. Иесус хориглоогүй шүү дээ. Төл гэж хэлсэн те. Бүр гүтгэж байгаа те. Тэгээд Иесус өөрийгөө Христ хаан гэж байхыг харсан. Иесус өөрөө амаараа өөрийгөө хаан гэж ерөөсөө хэлээгүй. Иесусыг харин дагалдагчид нь хаан гэж хэлсэн.
Пилат хаан гэж хэлсэн тий гэж хэлэхэд нь Иесус өөрөө та хэлчихлээ шүү. Та хэлсэн шүү гэж баталсан тий. Иесус яг өөрөө би хаан гэж өргөлсөн юм ерөөс баггүй. Тэгээд ингэж гүтгэжсэн байна. За Лук 23:20-21-т Пилат Иесусыг суллахыг хүсэж тэдэнд дахин үгээ хэлв. Гэвч тэд түүнийг цовдол хэмээн хашгирсаар байлаа. Пилат те Ромын захирагч Иесусыг буруугүй гэдгийг мэдсэн. Тэ эднийг атаархсантай хэлж юмтыг мэдсэн ба. Тэгээ суллахсан чинь тэр итгэвч хүн суллах гэд байхад Бурхныг мэддэг хүмүүс нь цовдол. Ингэж бүр самуурсан байсан хэлж байгаа байхгүй юу. За шинэ гэрээний бас нэг өөр жишээн дээр харъя. Үйлс намын 13:6-аас 12. Тэд гэдэг нь Паул Барнаб хоёр тийм. Тэд Саламист хүрч очиод Юудын синагогод Бурхны үгээр тунхаглаж эхэлсэн бөгөөд Иохан тэдний хамт байж тусалжээ. Тэд мөн Паф хүртэлх бүх арлаар явхдаа шидтэн Бар Иесус гэгч Юудын хуурамч иш үзүүлэгчтэй таарав. Тэр шидтэн нутгийн захирагч Серго Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Серго Паул Бурхны үгийг сонсохоор Барнаб Саул нарыг дуудав. Харин шидтэн илүү түүний нэрийг орчуулбал ийм ажгүй. Тэднийг эсэргүүцэж захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа. Гэтэл Паул гэгддэг Саул ариун сүнсээр дүүрч түүн дээр харцаа тогтов. Аливаа залим ихээр дүүрэн диаволын хүү, аливаа зүрт байдлын дайсан болсон чи эзний шулуун замыг гажуудуулахаа болохгүй юу? Үзэгтэн яг одоо эзний мотор чам дээр байна. Чи сохорч хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй үнээр түүнийг бүчин авахд тэр хөтлөх хүн хайн тэмтчин байлаа. Болсон явдлыг харсан мөнөөх захирагч эзний сургаалд гайхашран итгэжээ гэж. За энд бас самуурдаг сүнс хүнээр л дам. Ер нь муу сүнснүүд дандаа хүнээр дамжуулж биднэр лөө ажиллана шүү дээ. Ажиллаа хийн. Тэрийг харах. Бид нар тэгэхээр энэ хүн биш. Тэр сүнс ажиллаж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй бид нар. Хүн гэхээр бид нар нөгөө хүндээ уурлаад идэх байх тийм биш. Бид нар нөгөө сүнсэд нь бүр уурлах биш. Нөгөө сүнсийг бүр үзэн ядах хэрэгтэй байхгүй юу? Хүнийг нь биш. Тэрийг бид нар. Энийг л сүнслэг тулаан гэж хэлээд байгаа шүү дээ. За бид нар одоо улс орныхоо удирдагчид те өөрийнхөө төрсөн орон байгаа амьдарч байгаа орныхоо удирдагчдын төлөө залбирдаг шүү дээ тийм ээ. Тэрийг эзнийг мэддэг сүнслэг удирдагч болгож улс орноо зөв замаар удирдаасаа гэл ингээд залбирдаг те. Гэтэл тэр хүмүүс рүү чинь бас энэ самуурлын сүнс дайрч бүр яг ингээд дэрэгдэн те. Тэд нар чинь пажуудаа зөндөө зөвлөхөдтэй байдаг шүү дээ. Яг тэр шиг нэг зөвлөх байна л да. Тэр нь иш үзүүлэгч энэ Серго Паул гэж энэ захирагч яаж. Тэгээ энэ иш үзүүлэгч нь тэр Серго Паулыг тэр сайн мэдээ хүлээж авахгүй аврал руу ойртуулахгүй дандаа самууруулж явдаг гэсэн тий. Тэгээ энэ сүнсийг зайлуулж агаад Паул сайн мэдээ хэлсэн чинь тэр захирагч сайн мэдээг хүлээгээд авсан байна шүү дээ. Тий. Тэгээд энэ сүнсийг яаж зайлуулж байна? Нэгдүгээрт нь тэр сүнсийг шууд өөрийг нь зэмлэж байна тий. Rebuke хийн гэж хэлдэг. Refute хийн гэж хэлдэг тий. Англиар бол шууд тэр сүнсэнд өөрт нь хандаж хэлж шүү дээ тийм ээ. Чи эзний замыг гажуудуулахаа болохгүй юу гэх тэр сүнс нь. Бид нар тэр чөлөөлтийн үйлчлэл хийхдээ яг тэр хүнний нүд рүү нь харж агаад яг энийг хэлдэг. Яг тэр нүдээр нь тэр муу сүнс илэрч харагддаг байхгүй юу? Тэр харцаанд бид нар хардаг. Энэ хүн одоо яг ариун сүнсээр дүүрж гэнэ үү? Муу сүнс нь байна уу? Харцанд нь. Тэгээд чөлөөлтийн үйлчлэл хийхдээ бид нар нүдийг нь аниулдаггүй. Хийдэг байж байгаа. Яг энийг Паул хийж байгаа харж байгаа тань. За тэгээд дараа нь Паулд Бурханаас мэдлэгийн үг ирж байна тийм ээ. Бурхан юу гэж хэлсэн гэхээр одоо энэ иш үзүүлэгчийн нүд нь сохорно тэрийг хэлж өг гэж хэлж байна. Энэ бол мэдлэгийн үг байхгүй те. Юу болохыг хэлж өгч байгаа. Тэг юу болохыг. За тэгээд
чи сохорч хэсэг хугацаанд нар үзэхгүй гэсэн. Дараа нь тэр шүзүүлэгч тэг бүр сохолж байгаа биш байгаа те хэсэг хугацаанд яг тэр хугацаанд итгэгч болох тэр хугацаанд нь болгосон байна. За тэгээд тэр юу н хорж шүзүүлэгч холдсон. Тэг гинт сохроо тэр тэмтчээд яваад гисэн гэж. За тэгээд тэр захирагчид өмнө нь ч хүмүүс сайн мэдээ ярьсан баг. Тэг Паул Барнабч хоёр ярьсантай. Тэгээд энэ угаасаа Иесусийн үед амьдарч байсан яг тэр эдгэрэл чөлөөлт гайхамшгууд үйлцсэн үед амьдарч байсан юм шүү дээ. Тэгээ яг энэ дээр бас чөлөөлөлт харчиж байгаа байхгүй юу? Тэр гайхамшиг харчиж байгаа тий. Тэгээд тийм учраас энэ шууд итгээд энэ захирагч Иесусыг хүлээгээд авсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар бас сайн мэдээний үйлс хийхэд сайн мэдээ тараагаад явахад бас ийм үйлчлүүд бас хийх магадлалтай тийм ээ. Энийг бас бид нар сурж авах хэрэгтэй. Тийм. Тэгтээ бид нарыг хүнээс хол гэж хэлэхгүй ч гэж болно. Бид нарт өөр юм хэлж болно. Библийн ишлэл хэлж болно. Бид нар түлхэр Библийн ишлэл хэлтэй. Эсвэл энэ өндөр гар тавиад залбирал. Яг ариун сүнсийг бид нар тэр үед сонсон шүү дээ. Эсвэл наад хүнийг тэрвэр гэж хэлж байна. Тэ? Заримдаа хүнийг тэрвэрэхэд зүгээр л өөрчлөлт байхгүй. Тэр хүн зүгээр л инэрл хэрэгтэй зүйл байдаг байхгүй юу? Янз бүр. Бурхан юу хэлхийг бид нар мэдгүй. Ганцхан бид нар Бурханд дуулууртай л хандах хэрэгтэй байхгүй юу? Тийм зүйл тэр. Хоол хийж байгаа. Бид нар хийж байгаа. Тий, Бурхан биднээр дамжуулж хийж байгаа. Бид нар ганцхан сонсох хэрэгтэй байхгүй юу? Юу хийх вэ гэдгийг сонсох хэрэгтэй. Хүн хийдэг бол энэ ч одоо дургуун хүмүүсээс цоглоо ичнэ гэдэг. Аюултай тийм байж болох юм. Бурхан л хийж. За хэрхэн зайлуулах вэ энэ сонсыг? Одоо бид нар мэдчихлээ тийм ээ? Гажуудлын. Одоо би ингээ сайн бид нар ингээ номлол үлдчихэж байхад Бурхан бид нартай ингээ өөрөө ажилтдаг байхгүй юу? Бид нар ингээ давхар чөлөөлөлттэй байдаг. Тэгсэн чинь сая дөрөвдүгээр шин би ингээ нэг уял ахыгаа зүүдлээд олон жилийн өмнө асарсан. Тэр ахыгаа зүүдлэхгүй юу? Тэр бүр гайхаад би тийм их ойр байгаагүй. Яагаад ингэ зүүдлөө гэдэг. Тэг ингэ бодсон чи тэр ах маань 50 хүрэхгүй насарсан байхгүй юу? Геологийн инженер хойно сурж ирсэн. Сургуулийн алтан медальтай төгс. Манайхан дундаа бол ийм боловсрол мэдлэгийн талаар үлгэр жишээ болсон тийм ах байсан байхгүй юу? Манай ээжийн эгчийнх нь хүү. Тийм тэгээд хоошоо сургууль явахдаа манай гэрэл ээжээр ингээл төмс яам шаруулж итэл явдаг. Тийм ах бид хүүхд тахта 10 насны зөрүүтэй хараад бахархдаг тийм ах мөн. Тэгээд төгсч ирэл геологийн анд ажиллаад хамгийн сүүлд засгийн газар хинээ засраагийн засгийн газар ажилласан байна хамгийн сүүлд. Тэгээд тийм нэлээд тэр өнөр мөрөгчлээ. Тэгээд тийм нь арх их уудаг. Тэгээд арх уухаар амар агсан тавьдаг. Тийм ах. Бид нар тэр ахтаагаас хаас илүү эхнэртэй нь холбоод эхнэр нь Монгол хэл уран зохиолын гэрт нь аяг ном байдаг болохоор бид нар уран зохиолын ном гойж авч уншдаг. Тийм байсан баг. Тэгэд яагаад бид зүүдэлсэн юм бол бүр гайхаад. Тэгсэн чинь нөгөө надад урд нандаа юм бодол итгэсэн байхгүй. Манайханд их төгслийн сүнс байдаг. Эрэгтэйчүүд маань ингээд 40-50 настай гинт төгсөн. Манай хүртэл ингээд 50 эдтэй өнгөрчээсэн. Манай одомд их төгслийн сүнс байдаг. Бүр тэрэнд ингээд итгэцэн явдаг гэсэн байхгүй юу? Тэг бүр өхөлд буугаад төгсөн. Тэгэл эрэгтэйчүүдийн өмнөөс ингээд аюух айдаг. Тэг итгэвч болоод бид тэрнээсээ салчлаа л гэж бодсон. Саяны дүүртийг хүртэл би салцсан. Тэрийг бүр хөөцсөн. Хүлэн зөвшөөрөхгүй гэд ботцсон байсан баг. Тэгсэн чинь үгүй байсан гэдгийг тэр зүйдэр надад хэлж байгаа. Өглөө усаад энэжид ярьжсэн чинь танаатайхын эсрэг залбирхстай юм биш үү? Дахиад залбир. Тэгээд залбирсан тий. Тэгээд яг энэ шиг ингээд яг Бурхан илчилж өгдөг байхгүй тий. Зүгтэр ч юм уу юугаар ч ингээд хэлж өгнө. Тэгээд би дахиад залбирхтаа би нэг урдан залбир тунхайл залбир одоо залбирч байна. Миний удам гэр бүлээс надаас хойш эрд төгслийн сүнс миний гэр бүл дээр ажиллахгүй зайл хэл ингээд дахиад залбирсан баг. Тэгэхээр бид нар яаж залбируулах вэ гэхээр эхлээд
хамгийн Бурхны өмнө гимшнэ. Тэг би болохоор яаж гимшсэн гэхээр би энийг зайлуулсан гэдээ буруу бодоод явсантай гимшиж байна. Тэг энэ итгэсээр байгаадаа гимшиж байна гэд. Буруу гажуудсан бодлоо хадгалсаар явсантай гимшиж байна гэд ингээд залбирсан байна. Тэгэхээр бид нар буруу үйлдэл, буруу бодол, буруу сэтэл, буруу үнэлэлт өгнөлт, буруу хэлсэн үг, буруу тунхагласан зүйл, буруу тангаргалсан зүйл. Тэгээ энэ зүйл юу санаанд орж ийн тэрнийхээ дагуу тоочоод гимших хэрэгтэй. Тэр дорно. Ерөөсөө хоош тавьж болохгүй. Бурхан сануулж л байгаа бол тэгэж. За тэгээд дараа нь самуурлын сүнстэй хийс бид нар зөвшөөрлөд оролцсон бол гэрээ хийсэн үг гэж байгаа шүү дээ. Тэгээ самуурлын сүнстэй хийсэн тэр гэрээгээ бид нар цуцалж जैन хүчингү болгож जैन гэж хэлэх хэрэгтэй. Хамаараад заавал хэлнэ. За тэгээд хөөж гаргана түрүүний Паул шиг тийм ээ. Шууд тэр сүнс рүү орчоо тийм. Өөрөөсөө гаргаж бол толинд харж байгаа л шууд өөрөө тэгээд залбираад хийгээд гарах хэрэгтэй. Хэрвээ өөрөө хийж чадмаргүй байвал хажууд чинь итгэж хүмүүс байвал хэлж хагаад тэр хүнээрээ хөлөвлөх хэрэгтэй. За тэгээд хөөж гаргасны дараа тэгэд орхичих болохгүй. Яадаг вүлээ? Тэр хоосон цэвэрхэн зайд чинь энэ чинь хоосон болчиход буцаад муу сүнс долоо болоод ирдэг гэдэг байгаа шүү дээ. Тэр зайгаа Библийн үгээрээ дүүргэнэ. Тэ ариун сүнсээрээ дүүргэнэ. Тэгээд Библийн үгэн дээр бид нар бясалгаад уншаад тэгээд Бурханаас өдөртөмжийг авнаа. Зүгээр орхиж ерөөс болохгүй. Тэгээд орон гэрээ аюулгүй орчин болгоно. Бид нар итгэвч болоод гэрээ зөндөө цэвэрлсэн тийм ээ. Хуурамч тахлуудаа хөөж гаргасан, шүтчихсэн юмудаа бүгдийг гаргасан. Тийм. Тэгтээ зөндөө юм үлдсэн байдаг байхгүй юу? Одоо ингээд манайхаас заримдаа юм гарч ирэл гэдэг байхгүй нэг сони юмнууд гарч ирэл. Бид нар одоо тэр улаан утас нөгөө тэр юмнуудаас зөндөө салсан тийм. Тэгсэн чинь янз бүрийн ингээд зурагтай юмнууд гараад сайхан би нэг болор замын шүлгийн эмхтэл гээд хатгалсан байсан байхгүй юу? Жижигхэн ингээд хөөрхөн. Тэрийг гаргаж ирээ харсан чинь хамгийн түрүүнд нь зүрхнийх нь үн дээр буддагийн зураг гэж тий. Тэгэл шууд хайцсан. Тэрийг мэдтер намайг сөхөж хараагүй бол мэдэхгүй тий. Тэгэд орон гэрээ цэвэрл дараа нь би нөгөө гэрээ хамгаалах залбирлын ишлүүдээс вайбер дээр тавьж өгнө. Тэрээ тусалж залбир. Тэгээд итгэлийн хүмүүсээр өөрсдөө хөрөөлөх ёстой. Тэ бид нар тэгэхгүй бол ганцхан бүтэнсэнд ирээл хөрлөд байна гэж байна. Бусад өдрүүдэд бид нар нөхөрлөх хэрэгтэй, итгэлийнхаа хүмүүстэй хамт залбирах хэрэгтэй, ишлэл хуваалцах хэрэгтэй. Тэгээ итгэлээ өөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй тийм. Үр хөвгтүүдтэй залбирах хэрэгтэй. Ажлын газрынхаа хүмүүстэй залбирах тэр орчин нөхцөлд өөрөө тэр итгэлээ бэхжүүлэх хэрэгтэй. Тэгээ соёлын гажуудлыг сүнслэгээр ойлгож эсрэг нь зогсож сурах хэрэгтэй. Бид нар чи гараал энэ дэлхийн соёл руу орчиж байгаа шүү дээ тийм ээ. Янз бүрийн зүйлд эсрэг зогсож байгаа хэрэгтэй. Тэн дээр бас нэг юм санаанд орж ирсэн. Мисүрид байхдаа нөгөө Энди Энжро хай скул байхдаа тэр нийгэм судлалын хичээл дээр нэг юм даалгавар өгсөн байхгүй юу? Багш нар тэгчээ. Ежиптээр энэ даалгаврыг ерөөсөө хийж чадахгүй наа гэдэг. Ямар даалгавар өгсөн чинь Deviation Act гэх. Би тэрийг бас ойлгохгүй юу гэсэн үг гэсэн чинь нийгмийн хэм хэмжээд зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаад тэрийг багштай очиж хэлээ. Тэгээ тэр нь юу гэхээр одоо дэлгүрт зогсож жагаад очир дарах. Монголчуудад бол зүгээр зүйл тийм. Тэгэхээр манай энэ хоёр чи хийж чадахгүй. Тэр даалгавар хийж чадаагүй байхгүй юу? Одоо машин барьж явж байгаа трафикийн зөрчиг тийм. Тэгээ би одоо энийг ингээд эргээ бодсон чи яг тэр үеэс эхлээд яг одооны энэ хүмүүс ингэ бэлтжижсэн биш тэгээд тийм. Яг энэ самурх одооны энэ жагсаад байгаа тийм. Одооны нөгөө ижил хүснүүдийг хүлээн зөвшөөрж байгаа энэ юмнуудыг ингээд сургууль дотор ингээд багш нар дасгаж бэлтжижсэн баг. Тэг манай хоёр энэ даалгаврыг хийж чадаагүй шүү.
ангийнхны хүүхдүүд янз юм хийж очсон гэсэн. Хүүхдүүдэд багш бол багшчтэй тий. Даалгавар бол даалгавар. Тэгээд ээж аав нь яваарай гэсэн чи явахын тулд хийн штэ тий. За тэгээд бид нар байнга залбирж явах хэрэгтэй. Байнгын залбир өөрсдөө төлөө үр бүгдийнхээ төлөө бид нар яг залбирт улс орныхоо төлөө тий ажил сургууль хаана байгаа. За тэгээ хамгийн чухал зүйл бол сүнснүүдийг ялгаж сурах чадварыг эзнээс гуйж залбирнаа тий. Энэ бол маш чухал. Бид нар ерөнхийдөө бол ариун сүнс муу сүнс ялгана. Харин муу сүнснүүд дотроо ямар сүнс вэ гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. За Хосea 4:6-д миний ард түмэн мэдлэг дутснаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учраас би ч бас та нарыг миний тахилж байхаас татгалзуулна. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор би ч бас та нарын хүүхдүүдийг мартуулна. Хосea номд. Тэгээ еврейчүүдийг Бурхан 400 жил гэдэг ярихгүй орхижсэн тийм ээ. Маш олон жил еврейчүүдийг 100 хэдэн улс орноос хөөж гаргаж явуулж ирсэн эзэн. Яасан? Бурханыхаа тухай мэдхгүй мэдлэг дутагснаас болж байна. Бурхан тахилж байхаас татгалцсан байхгүй тэд нарыг тахилж байгаас. Шинэ гэрээний итгэгч бидний хувьд бол адилхан. Бид нар нэг мэдлэгээс татгалзуул Бурхан биднээс татгалзсан. За ийм байдалд хүрэхгүй тул бид нар энэ самуурлын сүнснээс аль болох хурдан салах хэрэгтэй байдаг. Матай 18:18-д үннээр би та нарт хэлье. Та нар газар дээр юг холбоно тэнгэрт холбогдох. Газар дээр юг тайлна тэнгэрт мөн тайлгдана. Тэ? Бидний газар дээр хийж байгаа сүнслэг үйлдэл болгон тэнгэрт бид нарыг холбож байгаа. Бид нар сүнслэг биш үйлдэлүүдээр холбогдохгүй ш. Дандаа тэр сүнслэг үйлдэлээр залбирлаараа холбогддог. Тийм ээ? Үгээр холбогдно. Итгэл чөлөөлтийн үйлдэлүүд гэрчлэлээр холбогдно. За тэгээ энэ зүйлүүдээ бид нар хийх хэрэгтэй. За бүгдээрээ бас хамтын залбирал хий. Энэ бол яаж залбирх ёстой жишээ шүү тийм ээ. За зэрэгцээ залбирч тий дагаад биш. Төржийн бүтэн санд хүмүүс шууд залбираа явцсан тэгэхээр харж байгаа тийм гарч байгаа тий. За Тэнгэрлэг аав минь ээ. Есүс Христийн нэрээр таны өмнө бид ирж үннийг танихгүй самуурч төөрч явсныхаа төлөө гимшин залбирч байна. Самуурлын сүнстэй хийсэн гэрээ бүрийг Есүсийн нэрээр цуцалж байна. Ариун сүнс минь амьдралд минь байгаа самуурал, гажуудал, төөрөгдөл бүрийг илчлэн өгч үнэн зөвөр солиход минь туслаарай. Дотор минь бат цайз болон тогтсон бүх буруу бодол, санаа, төсөөллийг Есүсийн нэрээр нурааж байна. Самуурлын сүнс чи Есүс Христийн нэрээр биднээс зайл. Бидний бие бол ариун сүнсний сүм мөө. Бурхан Ааваа өөрийнхөө анд, ариун, үнэн үгийг өгсөнд танд баярлалаа. Биднийг үргэлжлүүлэн эдгэж чөлөөлөөрэй. Их эзэн Есүс Христийн нэрээр залбирч байна. Аамен. За талархаж залбирч. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та бид нарыг үнэхээр нэг нэнгүүр шалгаж, нэгжиж бидний үлдээсэн тэр хог шаар шавхруу тоос шорооны үлдэгдлийг та гаргаж ирээч гэж залбирч байна эзэн. Залбирхээрээ бидний дотор нуугдаж үлдэх гэж байгаа тэр бузар сүнснүүдийг та илчилж өгч гэж залбирч байна эзэн. Бид нар үнэхээр таны ариун сүмийг цэвэр байлгахыг хүсэж байна эзэн. Та бидний дотор байж бидний урд алхаж, дээр оршиж, хажууд хамт алхдагт үнэхээр талархан залбирч байна эзэн. Таны хамгаалтын дотор бид нар явж байгаадаа үнэхээр талархан залбирч байна эзэн. Танд бид нар өөрсдийн төрсөн нутаг, төрөл садан, суурьсан нутаг, суугуул үндэстнүүдийн танд бас
өргөн барьж байна эзэн. Тэднийг ямар их төөрж гажуудж байгааг та өөрөө нээж харуулж та өөрлөг ариун сүнсээр татаж ойртуулж өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Зүрхнүүдийг нь та зөөлөж өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Сайн мэдээний үр сууж соёолоход нь та бэлэн болгож өгөөрэй гэж гойн залбирч байна эзэн. Тэнд нь эзний хүмүүс очиод үрийг суулгах болтугай гэж ерөөн залбирч байна. Ихэзээс Христийн нэрээр таныг үхээ өгсөнд талархан залбирлаа. Амен.